За сайн байсан уу? Дийлэнс цэглэмэн сайтын ярилцааны нэвтрүүлэг хэлж байна. Тэгэхээр бид нар хөндөх сэдв нийгэм юун дээрээ болохгүй, юун дээрээ болж ийн гэдгийг бид нар голж өнөөдрийнхөө ярилцлагыг хийх гэсэн шийдэл төрсөн байгаа. Мөн захим ертөнц болоод боловсролын систем Монгол улсад яаж явж ийн вэ гэдгийг захим ертөнцийн зарим талаас нь хараад энэ үнцгүүд нь зөв байна уу, буруу байна уу гэдэг дээр бас олон аймаг сумдуудаас сэтгэл хөндсөн, эмзэглүүлсэн асуудлууд нэлээд гарч ирж байна. Тухайлх юм бол Дундгой аймгийн Говьгтаа сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын асуудал, Захын аймгийн Цагаан архан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын асуудал гэдэг энэ тэнд ер нь аймаг болгон дээр одоо сумдын засаг дарганаар аймгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг томилдог болсноос эхлээд энэ асуудал магадгүй ховийн зарчмаар, анд нөхдийн зарчмаар, танил талын хүрээгээр энэ томилгоо явагдаад байна гэсэн хардал сэтгүүлчийн зүгээс байна. Ингээд бид нэр Захын аймгийн Цагаан архан сумын ерөнхий боловсролын сургуулийн одоо захирлын хавсран үүрэг гүйцэтгэх гэсэн албан тушаал дээр явж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол Цагаан архан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал мягмар сүрэнтэй одоо Захын аймгийг зорж ирж уулзаад аваа. Тэгэхээр яг хавсран үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол ерөнхийдөө ажлаа хийх хоорондоо захирлын үүргийг гүйцэтгэхийг бол хэлдгийг манай үзэгчд бүгд мэдж байгаа тийм. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн танай сумын сургуулийн захирлын албан тушаал дээр бол нэлээд их зөрчил маргаан гараад энийн захин ертөнцөөр дэгдээд байгаа. Тэгэхээр хуулийн хүрээгээр хоёулаа ярилцах юм бол таныг яагаад захирлын албан тушаалд хавсан үүрэг гүйцэтгэж яагаад томилогдох ёстой байтал яагаад томилоогүй юм бэ? Энэ дээр та одоо ажлын ур чадвар талаас юм уу, ажлын ямар нэгэн талаас алдагдал, дутагдал гаргачаад ингээд тавигдахгүй байна уу? Аль эсвэл ямар нэгэн хэм хэмжээгээр бас нэг ховын чанартай юм уу, эсвэл удирдлагын зүгээс дараа шахалтнаас болоод тавигдахгүй өнөөдөр хүртэл явж байна уу? Эндээс ярилцлага байлаа. За миний бие одоо боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа. За ингээд Захын аймгийн Цагаан архан сумын захирлын үүргийг хавсран гүйцэтгээд ингээд энэ хавсран гүйцэтгэх ажлыг хийж явах хавцтай одоо төрийн албаны удирдлага албан тушаалын тусгай шалгалтанд орсон. Ороод ингээд аймагтаа одоо нэгээр ороод ер нь захирлаараа жинхэнэ томилогдох юм ирэх маань үүссэн. Энэ ирэх үүсгэхээс захирлын ингээд сонгон шалгалтанд орохоос өмнө л ер нь одоо засаг даргын одоо миний оронд томилж ирсэн энэ анх хоёр гээд захирал маань ер нь сонгон шалгалтанд оруулахгүй байх талын бүх зүйлийг одоо бас хуучин ажиллажсэн газраар маань 2-3 удаа хувийн бичгээр өмтийг одоо ингэж авах гэж оролцсон. Шуу одоо шалгаруулалтанд оруулахгүй байхын тулд намайг сахилгын арга хэмжээ авах гэж одоо үүссэн одоо хурлын протоколууд байгаа. Гэх мэтлэнгээр маш олон үйлдэлүүд хийж аг ингээд сонгон шалгуулалтанд би өөрөө орсон. Орсны дараа одоо ингээд жинхэнэ асуудал яригдахад Захын аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс энэ хүнийг одоо ингээд жинхэнэ томилоо гэсэн тогтоол 2 удаа эцэг дарга одоо тогтоолыг хэрэгжүүлээгүй. Ингээд байж байгаад одоо тэр хооронд анх хоёр захирал төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад ингээд Монгол улсын төрийн албаны зөвлөлт маань Захын аймгийн төрийн албаны салбар зөвлөлд одоо уул миний жинхэнэ энэ удирдлага албан тушаалын шалгалтанд өөрсдөө миний одоо баримтыг хянаж үзээд орж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн мөртлөө эргээд одоо нэг хүний гомдлоор эргээд надаас тайлбар сонсгол авалгүйгээр одоо нэг талаа бариад ингээд шууд энэ шалгалтын маань эрхийг одоо ингээд хүчингү болгоцсон. Энэ дээр бол би бас одоо дахиад ингээд гомдол гаргаад. Мөн одоо нэг Цагаан архан сумын засаг дарга Батүлжи гэж юм. Энэ хүнээс одоо тань дээр ирж албан татваруудыг ингээд хараад одоо анх хоёр гэдэг хүнийг ер нь одоо таны оронд томилох гэдэг юм уу маш их шургууч гэдэг юм уу те нэлээд их зүтгээд байгаа. Харагдаж байна л да. Энэ анх хоёр гэж ямар хүн юм? Энэ хүн одоо бас
ерөнхий боловсролын сургуулийн захирал хийх тийм бүрэн боломж бололцоотой боловсралтай хүн үү? Энэ хүнийг ямар учраас, ямар чадвартай учраас сумын засаг дарга захирлаар тавих гэж үзээд таныг одоо хуулийн хүрээнд явж байгаа шат дараалалаараа яваад үүссэн ажлын томилгоог ухраагаад ингэж байгаа юм би. За анх хоёр багшийн хувьд бол одоо 10 гаруй жил боловсрал бие нэмрийн багшаар ажиллаж байгаа. Тэгээд одоо яг одоо анх хоёр багшийг яагаад зүтгүүлээд байгаа гэхээр одоо миний хувьд бол ер нь нэг улс төрийн хувьд бол одоо нэг намын хүмүүс гэж явдаг юм бэл. Тэгээд тэр нам дотор болохоор намын бүлгийн дарга гэж явдаг юм бэл. Тэгэхээр одоо намын бүлгийн дарга хүн ер нь бол төрийн албан агч одоо тийм улс төрчихгүй гэл одоо хуулинд байгаа мөртлөө тэр намын бүлгийн дарга хийж одоо бас болдгийм юм мэдэхгүй байна. Тэгээ нэгдүгээр хоёрдугаарт одоо яг өөрөө тийм удирдлагаараа бол одоо мэрэгшээгүй. Би нөрөө магшаа хийж байгаа л одоо ингээд хийх гээд байгаа. Тэгээд Батүлзээ засаг даргын хувьд бол одоо ер нь анх засаг даргын ажил аваад намайг анх хоёрт 1 сарын ур чадвар урамшуул цалин олгоо гэдэг шаардлага тавьсан. Эндээс эхлээл би тэр маргаан хэлсэн. Би энийг одоо ингээд төсвийнхөө хөрөөр шийдсэн, олгосон. Өөр одоо ур чадрын 10%-аар 15%-аар олгосон гэдэг хариу албан бичгээр өгөхөд дараа нь одоо намайг тэр шаардлагыг биелүүлээгүй гэсэн. Тэрний дараа одоо анх хоёр багш маань өөрөө биеийн тамирын багш орондоо аваад ингээд төр орлон болохоор одоо миний бие ингээд 3 шатны шүүхээр миний талд ороод эргээд хавцран гүйцэтгэх ажлаа авангууд өөрөө орон тоог болсон. Тэгэхэд одоо бас засаг дарга өрөндөө 2-3 удаа наваад анх хоёрыг эргэж ажилд нь аваа гэдэг шаардлага тавьсан бас. Би өөрсдөө ингээд биеийн тамирын залуу багш аваад ирсэн болохоор тэр үнийг би одоо гаргаж чадахгүй гэдэг үг хэлж ирсэн. Дараа нь одоо ингээд ахаал намайг чөлөглөөл анх хоёр багшийг нэг удаа авсан. Одоо ахаал хууль бус үндэслэгүй ингэж захирамж гаргангуудаа одоо ахаал анх хоёрыг томилдсон захирамж. Тэр энэ бол одоо өөрсдийн тийм ашиг сонирхол байна л гэж үзээд байна. Ер нь яг одоо өнөөдрийн байдлаар Завхай аймгийн цагаан хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хаалга лацламптай байна. Та бол нэг үгээр хэлэх юм бол та өрөөндөө орж ажлаа явуулахгүй болчихсон. Ирэхгүй болчихсон байна тийм. Энийг ямар шалтгаанаар лацламптад өгчихсөн юм бэ? За энэ бол миний бие бол одоо засаг дарга Батүлзээ өмнө одоо ямар ч үндэслэл нь тодорхой биш. Ийм захирамж гаргаад намайг нэг удаа чөлөөлөхөд би за одоо ингээд ажиллаа өгчөөд одоо ингээд шүүхийнхаа шүүх юугаараа ингээд шийдүүлье. Хуулийнхаа дагуу шийдүүлээгээд ингээд нэг удаа би өгөөд бүтэн жил ингээд шүүхээр явсан. Тэгээ ингээд шүүх бол одоо наадталтаа гараад би ажиллаа аваад гэж ахаад яг энэ үйлдэлээ давтсан. Ямар ч үндэслэл байхгүй. Тэр настай зөрчил юм уу ямар нэгэн үндэслэлээ та надад хэлээч. Үндэслэл чинь нотлогдох юм бол би энэ ажлыг өгөхгүй өгнө гэхэд тэр нь одоо цаад хувь хүний нууцаа би хэлэхгүй гэсэн. Ийм учраас би ахаад одоо зүгээр нэг хэн нэгэн засаг даргын үзэгний үзүүрээр одоо төвний хүүхдийн хувь заяа тэр сургуулийн багш ажилчдын үйл ажиллагааг тасалдуулмаар байна гэдэг үндсэн дээр би ажиллаа өгөхгүй. Та үндэслэлээ надад хэлээгүй. Хуулийнхаа дагуу та ч гэсэн хуулийн дараа хуулийнхаа дагуу ажиллаа ажиллая гэдэг шаардлага тавьсан. Тэгээд миний би одоо мөн одоо бас сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргахаар одоо цагдаагийн газар явсан хойгоор одоо тэр засаг даргын ажлын хэсэг буюу манай сургуулийн одоо бас нэрв нягтлан энэ төр оролцоотой энэ хаалга үүдийг ингээд лацж байгаа юм баримтууд одоо бас байгаа. Ер нь нэрв нягтлан анх хоёр одоо засаг дарга гэдэг энэ хүмүүс бол бүгдээрээ холбоотой хамаатан садангууд байна уу? Хамаатан садан гэж одоо сайн мэдэхгүй. Ер нь бол манай энэ сургууль одоо ирэхэд ер нь хоорондоо бүгдээрээ ах トゥ төрөл садан хот ураг багш. Ийм учраас энэ бие биендээ ерөөсөө ийм зөрчил дутагдлаа хийж чаддгүй нуун дарагдуулдаг. Энэ байдал нь одоо бүр ингээд газар авцсан юм газар.
Ер нь одоо за нэлээд дэвэрчихсэн байна. Энэ асуудал нэлээд хөндөгдөж байна. Эцэг эхүүд хүртэл одоо тань дээр санал оруулж ирж байна гэсэн та битгий захирлынхаа ажлыг өгөөч ээ. Тавлын сургуулийг босгоод ингэж явчих. Хүнээ гэсэн итгэл сэтгэлээр хүүхдүүд бас ийм хандлагатай байгаа гэсэн. Ер нь анх одоо за өмнөх засаг дарга бол таныг бараг үрж авчирч сургуулаа аврахын тулд боловсролын системээ сайжруулахын тулд хүүхдүүдийнхаа мэдлэг мэдхүү хичээлийг зөв явуулахын тулд аймаг сумын олимпиадад хүүхдэд оролцуулахын тулд гэдэг ингээд олон шалтгаан олон хүсэлтээр бол таныг урьж авчирсан байдаг. Тийм тэр тухайн үеийн засаг дарга нэргүүгээ дарга болсон. Тэр дарга бол надад ер нь намайг санал болгоод ер нь 2-3 дахь удаага санал болгоход нь би зөвшөөрсөн. Тухайн үед бол одоо бас би манай нөхөр одоо тухайн үеийн удирдлагад ажиллаж исэн учраас би одоо хил амд ороод явах вэ гэдэг ингээд зөвшөөрөхгүй яваадсан. Тэгвэл мэдээж таандсан байгаа. Хамгийн түрүүнд хандах анхны шатны байгууллага үг таалах те. Танд энд ямар хариу өгч явах юм? За засаг дарга Батүлзийн 2 дахь удаагийн одоо энэ үндэслэхүүн гэж хүнийг ажлаас чөлөөлж байгаа явдлыг би миний дээжний одоо удирдлага болох боловсролын газрын дарга дээр одоо бичлэн биеэр өөрөө орсон. За тэгээд засаг дарга Батүлзийн маань болохоор боловсролын газрын даргатай чинь би зөвшөлдсөн гэж надад хэлсэн. Зөвшөлдсөн. Тэгээ ер нь тэр хүн чинь зөвшөөрсөн гэдэг утгатай үг хэлсэн. Тэгээ боловсролын газрын дарга дээр ороход засаг дарга бол орж ирсэн. Тэгээ зөвшөлдсөн ийм дэмжлсэн бичиг өгөөч гэж хэлсэн. Би одоо дэмжсэн бичиг өгөөгүй. Тэр асуудал бол таны өөрийн бүрийн эрхийн асуудлаа гэд ингэсэн. Тэгэхээр энэ ер нь засаг даргач байсан, боловсролын газрын даргач байсан, аль нь ч гэсэн миний ажлыг нэгэн ч үнэлж дүгнээгүй, тооцоогүй, тийм ээ. Ажил нь ямар шатнд явж гэн тэр сургууль дээр очиод нэгэн ч одоо үзээгүйгээр ингэж одоо би үндэслэлгүй чөлөөлөхгүй гэдэг шаардлагыг би тавьж байгаа. Ямар ч л хийж байгаа ажлынхаа үр дүнг. Тийм, үр дүнг. Тэгээ би боловсролын газрын даргатай хэлсэн. Өнөөдөр хагас жилээр 6 сар хүргээд намайг хагас жилээр маань сургуулийн үйл ажиллагаанд хэр зэрэг болсон байна гэдгийг та ингээ үнэлжээд намайг үнэхээр болохгүй байна, үр дүн гарахгүй байна гэвэл би хамаагүй өгнө. Тэгэхээр яг ингээд бид нэр үйл ажиллагаа яваад ингээд нэг горимдоо орох гээд явж байхад л ер нь өмнө ч гэсэн ерөөс нэг 4-5 сар болоод чөлөөлсөн. Тэгэхээр энэ дээр бол одоо бас миний хийж хэрэгжүүлж байгаа бодож зорж байгаа тэр ажил ингээд талаар өнгөрөөд байгаа. Энэ дээр бол би бас жоохон тууштай байна л гэж үзэж байна. Бас нэг асуудлын үнэн зөвийг тодруулахад засаг дарга Батүлзийн найз энэ анх баяр гэдэг хүн за захирал болохгүй зүтгээд байдаг. Гэтэл сургууль дээр ерөнхий боловсролын сургууль дээр ирсэн гаднаас шилжиж ирээ гаднаас ирээд багшилж байгаа залуучуудыг бас хавчин шахсан гэдэг юм уу, сумынхаа залуучуудаар бүжгэн дээр бас сэтгэл санааны дарамт төвчруулсан гэсэн асуудлууд бас яригдчих байгаа. Энийг жоо тайлбарлаад. Энэ дээр бол одоо бас ер нь бол одоо ингээд залуу багш нарыг одоо миний өөрөө байх үедээ юм уу одоо өөрсдийн ингэж оруулаагүй бусад захирлуудын үед орж ирсэн залуу багш нар одоо англи хэлний багш эрдэнэ чимгэж байна. Хөгжмийн багш сүрэнж өгöж эднэрийг бол бас нэлээд шахаж үндсэн багшаар орсон хүнийг сон шалгаруулалт хүртэл зарлаад өнгөрсөн жил ингэж шахаж авчиж ийм хууль бус үйлдэлүүдийн ер нь ингээл удаа дараа гаргаад байгаа. Дээр нь одоо би Улаанбаатар хотоос ингээд өндөр насны тэтгэврт гарч байгаа багшийн оронд одоо эрүүл мэндийн шалтгаанаар ингээ хөдөө орон нутагт ажиллах юм сонирхолтой багшийг гэр бүлээр нь урьж авчирсан. Тэгээд энэ хоёрыг одоо боловсролын газрын даргад бас хэлжсэн. Дараа газрын дарга болохоор ер нь бас энэ их зөв шүү гэд бас дэмжижсэн. Ер нь энэ хот суурин газраас ингээ хүмүүс авчирч ажиллах нь зөв гэж. Гэхэд засаг дарга болохоор надад зөвшөлдсөх ёстой. Миний хэлсэн үнийг л авах ёстой гэдэг шаардлага тавиад. Тэгээ би одоо ингээд зайлшгүй монгол хэлний багш одоо өөр байхгүй нэ гэдээ оруулсан.
дараа нь одоо тэр гэр бүлийнх нь хүнийг одоо математикийн багшийн оронтой математикийн багш маань бүр ингээд ажилласаа чөлөөлөгдөд явцсан учраас математикийн багшийг сургалтын менежер давхар хэсэг хийгээд одоо ингээд сургуулийн ажил салгардаад тэгээ энэ математикийн багшийг одоо бас авцсан ажиллаж байгаа. Тэгэхэд одоо энэ хоёр хүнийг ерөнхийдөө ингээд нутгийн боловсон хүчний засаг даргын амнаас хамгийн гардаг юм намайг хамгийн анх одоо ажлаас чөлөөсөн юм нутгийн боловсон хүчний дэмжнэ та манай нутгийн хүн биш ээ гэж гадуурхан тий үндсэн хууль нь Монгол улсын үндсэн хууль нь байхгүй одоо байх юугаар ингэж ялгарлан гадуурхсан яг энэ үйлдэл одоо өрж явчирсан хоёр багш дээр маань давтагдаж одоо тэр олон нийтийн арга хэмжээ явж хахад тэр анх хоёр гээд багшийн одоо хадамаа болох хүн одоо толгой тархин цохиж тэгээд энэ цагаан архинаас цааяг зайлуулна гэж олон нийтийн юм ингээд энэ асуудал бас цагдаагаар явсан. Тэгэхээр энэ бол одоо бас цагаан архинаас мунд гадны одоо боловсон хүчин байх ёсгүй гэсэн юм нэг үзлэр ингэж ханддаг. Нэгэнт аймгийн засаг дарга гэдэг бол сумын засаг дарга гэдэг бол сумыг өдөрдөх хэрэгтэй, сумыг төхнүүлэх хэрэгтэй. Сумын нүүр царай тий. Гэтэл сумын засаг дарга өөрөө боловсролын системийг ингээд сүйтгэдэг штеп. Бушнуулаад нэг талаараа тий. Найзаагаа тавих гэж үзээл болохгүй болохоор ингээд эсвэл найзаагаа ажил хийгээгүй байхад нь тий нэг сарын цалинг инүүнд олгоод гомшуулд мөнгө өгөх гэдэг юм уу тий. За энэ ингээ хуулиараа яг энэ асуудал хуулиараа өгдөө таны тал шийдэгдээд тий. За чи бол захирал болох хүн тий. Мянган сүрэн гэдэг бол цагаан архин сумын ерөнхий сургуулийн захирал болох хүн. Гэт яатсан байхад шийдвэр нь гарчихсан аймгийн боловсролын хилцэн энийг зөвшөөрчихсөн давхар ингээ явж яхад одоо сумын удирдлага ингээ хавчигдаад хэдэн сар боллоо шүү дээ. Энийг өөр одоо аймгийн удирдлага юм уу өөр дараагийн шатагсан юу гэдэг байгууллагуудад хандсан юм. Хандсан. Би одоо ерөөсөө ингээд жил гарan бүхэл одоо хандах хэвээр бүхэл газруудаар боловсролын газар, аймгийн засаг дарга тэгээд энэ нэг жинхэнэ асуудлыг төрийн албаны зөвлөл юу Завхан аймгийн салбар зөвлөл бүх газар одоо ингэж гомдол хүсэлт гаргасан. Ер нь ингээд яг шудраг нэг талдаа шийдэгдэхэд бол одоо бас асуудалтай байгаа даа. Улс төр ороод байна гэсэн үг. Тий одоо би бол ер нь улс төрийн юу л ороод ийм л гэж харж байна. Тий ер нь тэгэл төрийн албаны намайг одоо бас гүтгэсэн юугаар ингээ ойлгохтой тэмцэх газар хүртэл өгсөн тав асуудлаар. Тэгэхээр тэн дээр одоо бас л би бол яг шудраг шийдэж чадахгүй юм л гэж харж байна. Одоо чинь та өөрөө үнэхээр хууль бус яваад байгаа анх хоёрыг та авилгатай тэмцэх газар өөрөө нөгөж болно шүү дээ. Энэ хүн яагаад би болохоор зэрэг ер нь авилгатай тэмцэх газар ер нь энэ сургууль дээр ийм хууль бус ийм засаг дарга дээр ч гэсэн ийм ажлын дарамт ингээ албан тушаалаа оруулаад ашиглаа ингэжийнэ гэсэн юмыг бас одоо дараа явуулсан. Тэгэхээр зэрэг ер нь яг л нэг тийм үр дүнд хүрэхгүй л байгаа. Тэгэхээр ер нь бол яг одоо улс төр тэгвэл юу гэж ойлгох нь шүү дээ. За засаг төр ардын намын толгойд явж байгаа. Тэгэхээр танаа сум орон нутгийг ардын намынхан барьж байгаа бол нэг мөсөн л одоо ардсан нам нэртэй юм уу эсвэл өөр нам нэртэй гэдгээр шахаж та өөрөө одоо багш хүний хувьд захирал хүний хувьд иргэн хүний хувьд гэдэг ингээд юм та өөрөө улс төртэй хэр ойрхон та өөрөө улс төрд оролцдгоо одоо орон нутгийнхаа би бол одоо ер нь улс төр сонирхдгоо Улаанбаатар хотын ч гэсэн би ер нь улс төрийг тэр сонгуулийг одоо тухайн хүнээ ингээл хараад судалж байгаа л өчтдөг ерөөсөө тийм сонирхдгоо. Энэ Завхан аймагт ирээд яг энэ манай гэр бүлийн хүн өөрөө ингээд бас нэг улс төрийн явд явдаг болохоор энэ хүнтэй л ерөөсөө намайг дандаа холбож хараад байдаг. Миний өөрийн үзэл бодол өөрийн зорилго бол ерөөсөө боловсрал би 26 жил ажилласан энэ туршлага энэ мэдлэг чадвараа ерөөсөө боловсролын салбарын нэг газрыг ч гэсэн шинжилээ өөрчлөе гэсэн л энэ зорилготой энэ сумд ажиллаж байгаа. Дээр нь одоо манай салбарын сайд өөрөө боловсролыг улс төрчлөлтөөс салгая гэж одоо бидэрт уриалаад байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо бас энэ сумаас эхлэх хэрэгтэй юм байна.
одоо сумын энэ боловсролыг би шинжлэх ёстой юм байна. Бас нэг үр дүндний газрыг хүргэчихье гэсэн зорилгоор л одоо олон ажиллаж байгаа. Зүгээр багш хүний хувьд асуухад танаас сумын хүүхдүүдийн одоо сурч мэдэх тал дээр хичээл номоо хүлээж авах тал дээр хэр байна? Ер нь сургуулийн үйл ажиллагаа бол Хэдэн хүүхэдтэй ер нь? манайх одоо 116 хүүхэдтэй. Тэгээд ер нь бол намайг ирэхэд нэг 90 хүүхэдтэй байсан. Ингээд нэг багс хүүхдүүд нь яг нэмэгдээд байгаа. 70-80-аад онд бол 300-400 хүүхэдтэй улсын тэргүүний сургууль болж ирсэн. Ийм мундаг сургууль. Тэгэхээр одоо энэ ер нь бол сургууль бол сургалтын чанар муу л байвал одоо сургууль хүүхэд өгөхгүй одоо малчид энэ дийлэнх нь одоо гаргаж энэ аймаг руугаа хүүхдээ өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо хамран сургалтаа нэгдүүлэхийн тулд миний гол одоо зорж байгаа юм ерөөсөө багш нарын ур чадварыг сайжруулах. Тухайн ээлж хичээлийг одоо чанартай заалгаж багш нарын ур чадварыг сайжруулснаар л энэ сургуулийн үйл ажиллагааг одоо хүрэх төвшөнд нь хүргэж одоо эргээд бид нар хамран сурах хүүхдээ. Энэ сургууль одоо ингээд хүүхд ихтэй энэ сургуулаа дагаад одоо малчт маань сумандаа байна. Энийг дагаад одоо суманд худалдаа авалт ингээд ер нь сумын хөгжил бол сургуультай холбоотой л гэж үзэж байна. Сургуулийг ер нь маш хурдан одоо сайжруулах гэдэг зорилготой байгаа. Тэгээ ер нь бол багш нар маань бас яг одоо төгсөөл нэг дор ингээд ажиллаад ингэсэн болохоор ур чадрын хувьд бол бас төв суурин газрын хувьд бол ботмог юм байгаа ч гэсэн өөрсдөө бол ингээд сайхан өөрчлөлтий бид нар ерөөсөө болохгүй хоцорж байгаа мэд бид нар ингээд өөрчлөлтий гэсэн тийм чин хүсэлтэй тэрийг одоо бас нэлээ ингээд яваад арга зүйн сургая гэсэн л юм өсөлттэй одоо ер нь бол бас нэлээ олон багш нар маань ингээд бид нар нэг энэ хүнтэй хамтраад ингээд ажиллах юм бол сургуулаа ингээд өөр төвшөнд хүргэх юм байна багш нарынхаа нэр хүндийг өндөрт өргөх юм байна сургуулийнхаа өрсөлдөх чадрыг бид нар сайжруулах юм гэсэн юм хандлагатай болсон байна. Тэгээ хамтран ер нь их ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ ажил ингээд сайхан голдролтой орж байгаа. Ахаал ингээд ажиллаа өгнө гэдэг бол бас их эргээд энэний ард бол ерөөс хүүхэд тохирч юм л гэж үзэж байна. За битэрийн ярилцлагын төрөд өндөрлж байна. Тэгэхээр хоёулагийн өнөөдрийн ярилцлага боловсролын сайд энх хамгаалалт хоёулаа ярилцлага хаягдлаа. Битэрийн энэ асуудлыг энэ сэдвийг сайд маань одоо өнөөдөр нэн төрөнд анхааралдан авч тэгээ орон нутгийн багш нар яагаад орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд яагаад хавчигдаад байгаа юм бэ? Шин залуу боловсролчингууд өөр орон нутагт ажиллах гээд зориод ирж байгаа хүмүүс яагаад шахагдаад байгаа юм бэ? Орон нутгийн боловсролын системийг ерөнхий боловсролын сургуулийг яагаад улс төртөө хойлж гутгаад байгаа юм бэ гэдэг дээр хоёулаа сайдас хариулт авна гэж итгэж байна. За баярлалаа. За баярлалаа.